Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэдээллийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлүүлж байна. Хичээл 180. Үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэл нөлөөлсөн хүчин зүйлийг Y тэнцүү А бүржих нь X 2-1 Z гэсэн хэлбэртэй зэрэг идэвхтэй шугам бус төгсгөл ашиглаж судална. Холбогдсон нийгмийн сүлжээний хаягыг энэ дээр зааж өглөө. Мангахтас мэдээлэл сар төсөөлсөн машин цаг 1200 сарын төсөөлсөн зардал $600,000, машин зэний гүйцэтгэл 1250. Түүнд харгалзах зардлын гүйцэтгэл нь $630,000. Сарны 30-ын төсөөлсөн түвшин бол 500, үнэс зардлын тогтмол хэсгийн түвшин бол А тэнцүү 375. За энэ дүн бол энэ тэгштгэлийн А гэсэн параметрийг илэрхийлж байна. Тэгчлэн бусад холбогдох параметруудыг энэ зааж өглөө. Зардлын гүйцэтгэл бол 630,000. За төсөөлсөн хэмжээ нь $600,000. За эндээс хэлбэлцэл бол нэмэх $30,000 буюу зардал өссөн учраас энэ бол зохисгүй гэсэн үнэлэмжтэй байна. За эдгээр том мэдээллүүдийг хүснэгтлэн харууллаа. За эндээс бол холбогдох хүчин зүйлийн нөлөөллүүдийг тооцоолох боломжтой. За өдөртөн хүйсгэж хэмжигдэх буюу машин цагийн хэмжээ бол тэгшгэлд оруулснаар бол энд үчигдсэн үйл ажиллагааны түвшин бол энд байна. За хөлсөх хөлмөг зардал бол зардлыг томьёо болон тооцоогоор харуулсан. За энэ дээр бол зардлын төсөөлсөн хэмжээ энд машин цагийн гүйцэтгэл навдах үйл ажиллагааны түвшин гэж бодоход бол зардлын хэмжээ бол 661,500. За хоёрдугаар мөрийн энэ дүнгээс эхний мөрийн төсөөлсөн зардлын хэмжээ 600,000 гасгаад бол за эхний хүчин зүйлийн нөлөөллөөр гарч байна. За энэ дээр бол дельта X буюу энд үчигдсэн. За дараа нь бол үйл ажиллагааны түвшингийн нөлөөлөл эндээс гарч ирж байна. За ингээд зардлын гүйцэтгэл 630,000-аас за энэ машин цагийн гүйцэтгэлд навдах үйл ажиллагааны түвшингийн хэмжээ 661,500 хасгаад бол энд бол хасах тэмдэгтэй 31,500. За энэ хоёр хүчин зүйлийн нөлөөтэй нэгдэн илэрхийлвээс энэ тооцсон зардлын хэлбэлцэл 30,000 бол энд гарч ирж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.